Шинжлэх ухаан танин мэдхүн орд мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч амар санаа болон мөхцөл миний бие ээлжид дугаараа хүрэхээр студиуд бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн орд мөндөр сууг, NTV телевиз болон орд мөндөр радио 83.3 болон 107 дэлгүүрээр хүрч байна. Цаг хугацааны аялал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар аяллаа төвцөг Air Market амар амгалан аял ураатай Отог Outdoor-ын дэмжлэгээр та бүгдэд хүрч байна. За өдрийн минь амраа. Өдрийн минь. Өнөөдөр хоёулаа хаашаа хизээрөө аялах вэ? За өнөөдөр хоёулаа Гондола завны их нутаг Гигэ Маркогийн талбай бүхий Венец хотор аялнаа. Венец хот гэхээс илүү Венецийн бүгдөөний тус талаас нь ярина. Өмнө нь хотын төв нэвтрүүлгээр Венец хотын тухай ярьсан. Зөвхөн хот байгуулалтын талаар. Одоо тэр яг намгийг яаж хатаагаад, ямар юм тавиад, яаж энэ хотыг босгох. Намган дээр хот босгосон чинь гайхамшиг шүү дээ. Одоо тэгвэл энэ өөр гайхамшиг нэрж байна. Жишээлбэл одоо Европын хамгийн супер технологи одоо засаглалын хувьд хамгийн одоо түүчээ болсон улс баггүй юу? Цагаад болвол. Тэгээ энэ улсыг ерөөсөө мэдхгүй зүгээр нэг Италийн нэг Венец хот гэж л хүмүүс боддог. Яагаад бол энэ бодол бол сүүлийн 200 жилийн л асуудал байхгүй. Тэгэхдээ өмнө нь 1000 жилийн туршид энэ гайхамшигтай ус байсан. Жишээлбэл Тэнгисийн одоо хүч гэдэг шүү дээ. Тэнгисийн хүчээр боссон эзэнт гүрэн гэж тооцогддог тодорхой хэмжээр. Эзэнт гүрний ангилд ордог тийм бүгднээр тус байхгүй. Дээр нэмээд энд одоо жишээлбэл намаг дээр зүгээр нь хідэн загас барьдаг тосгон байсан загасчдын тосгон байсан одоо тийм суурин газар. Константинопол тэгээд ер нь газрын дунд Тэнгисийн зүүн этгээдийг бүрэн ноёрхсон эрхшээсэн тийм агуу улс гүрэн болно гэдэг бол тэр гайхамшиг ярьж байна. За одоо нийтийн толлын өмнөх 5 дугаар зуунд одоо хотын төвтөр бас ярьжсэн л та. Манай одоо өвөг дээдсүүдийн одоо салаа шидэмс болсон Аттилагийн хүнчүүдийн буйнаар тэднээс зүхтэж одоо дайдсан хүн готуудаас зүхтэж дайдсан одоо зүүн ромчууд буюу византууд тэгээ ломбардиа гэдэг тэр мужийн хоорондох тулалдаанаас одоо өргөж дайдсан хүмүүс энэ намаг балчиг газрыг орнох газараа болгож сонгосон. За одоо энэ намаг балчиг гэдэг ингэж ярихаар жоохон төсөөлөл нь буруу буугаад идэв. За төсөөлөл доо хар ус нуурыг ер нь мэдэх бах тий. Хар ус нуурч балиар шамуултай тий. Тий нөгөө хар ус нуурын нүнд байдаг. Нутгийнх нь өөрсдөө тэгэж ярьдیں۔ Хар ус нуурын хамгийн сайн байгаль хамгаалагч доо шумуулнаа гэж. Тэгэхээр тийм газар ахгүй чинь тэгээд лагуна гэж яриад байгаа. Одоо лагуна гэд нэрлэлчих гэж бодоод байгаа. Намаг балчиг гэхэр хүмүүс жоохон бууж өгөхгүй бас хэцүү байдаг. Ерөнхийдөө нэг юм гүйхэн дүү гэд ус ахгүй. Гэхдээ санаа нь л ийм яг Тэнгисийн эрг биш юм. Ингээд нэг юм төгс далайн бомбт ямар байдаг тухай би бас нэг Наполеоны Францын халахын гол гэд Наполеоны хамгийн анхны тулдааныг ярьжсэн. Нэг ийм багшиг ингээ хавтцсан. Тэгээд нэг нарийнхан юм зурвсаар ингээд хамгаалагдсан юм дотор газараа Тэнгисийнхэн үргэлжлүүлснэг тийм одоо хамгаалагдсан тийм газар байхаар далайн юм том шуурга болохоор том давлгаа орж ирдгүү байглаас хамгаалагдсан. Тэгэхээр энд байгаа усан онгоц нь хамаагүй тогтвортой үйл ажиллагаа ямар байдаг учраас ийм газрыг одоо байглаасаа заягдсан бомбот гэж үздэг байхгүй. Тийм газар боссоо тахгүй. Тэгээ тэр ийм бүгжилсэн ийм намаг дотроо одоо ингээд хавчиж ингэж одоо тийм ингээ хатааж ингэж барьсаар бод босгосоо байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг нөө яг сонгодог одоо яг барууны утгаар бол лагуна л гэж яваад байгаа юм. Тэгтэл манай нөгөө намаг болчихч юм болохоор нэг зүгээр ингээм ойд дээр ингээ намаг шиг ойлгоод байгаа шүү дээ. За тэгэхээр би зүгээр лагуна гэж явчих гэж хэлэх гэж байна. За 726 дугаар онд эдгээр дөрвсөд Орсо хэмээх нэртэй хүнийг өөрийн дюк буюу ван тийм ээ гүн одоо өөрсдийн хэлээр бол доожоор сонгосон. За Орсо нь Венецийн 1000 жилийн турш Венецийг тасралтгүй удирдах 117 доожийнх нь хамгийн ихнийх нь байсан. Бараг 200 жилийн турш Италийн ихэнх хэсгийг дахин сэргэн хүчрэгдсэн зүүн Ром буюу Византийн эзэнт гүрэн захирсан эргэж ирээд. Энэ дээр бол Белисариус гэж агуу жанжин байна. Нэг Византийн эзэн хаан тэрийг явуулаад эн чинь нэг Картагенуудыг бас чөлөөлөөд Рома буцааж авсныг агуу жанжин байд. Ингээд одоо Византийн гүрний Италийн мужин Равеннагийн Эксарчате гэдэг нэрлэдэг байгаа. Эксархат гэдэг нэрлэдэг байгаа. Энэ бөгөөд энэ 751 онд ломбардуудын эзэмшлэгдсэн. Ингээд одоо Венец зөвхөн намаг балчгаар хамгаалагдсан тул тисчүүлсэн. Пап ламын тусламж хүссэн уриалгын дагуу
Их хаан Карл болон Франкууд ирж Италид ирж Ломбардуудыг бут зогссон. Гэвч тэд мөн л Венецийг эзэлж чадаагүй. Их хаан Карлын хүү Италийн хаан болсон Пипин Венецийг довтлох гэж оролдохдоо хотыг хүрээлсэн Лагуна намгийн улмаас одоо бодвол халуурч өвчлөлж нас барсан. За энэ нөгөө нэг шумуул натсан болоо гэж би үзэж байгаа. Одоо оншилж байгаа юм уу? Дараагийн хэдэн 10 жил Венец Византийн эзэнт гүрнээс тусдаа л байхдсан. Газар зүйн байрлалын ачаар Европ болон дорн дахны одоо ориентал гэж хэлдэг байгаа шүү дээ. Тэгээд орны хооронд худалдааны зангилаа болж цэцгэлээ өгчсөн. Одоо их газраар явахаар дээрэмч тэгтэй байдаг учраас үндсэн зах зээл рүү шууд очихын тулд Бон хотод хамгийн их амар зүйл болж таарч ирсэн гэсэн үг. Газар зүйн байрлалын ачаар одоо ингээд ийм цэцгэлэн хөгжиж явах үедээ Венец худалдаачид Италийн үр тариаг Дарсыг Константинопол хотод авчиж Византийн эзэнт гүрэнд зараад эргүүлээд халуун ногоо торг худалдаж аваад баруун Европт худалддаг гэсэн. Юуны өмнө Венецийн амжилтын хамгийн анхны одоо юунээс өмнө Венецийн амжилтын хамгийн анхны үндэс нь бол дундад зууны үед хүнсийг хадгалах хамгийн чухал орц давс. Давсын худалдаа байсан. Давсын талбай намаг балчгаасаа шүүж олборлдог байсан учраас хамгийн сайн түүхийтэй хамгийн сайн түүхийд дээр өөрсдөө оршиж ирсэн гэсэн. Хувлаа хааны Хятадд гаргасан хамгийн анхны цаасан мөнгө гэдгээд нэрлэгдээд байгаа зүйл бол тодорхой хэмжээгээр ихэндээ бол алт байгаагүй. Давс авах хэрэг байсан байхгүй. Хил давс одоо тэдэн жин давсны эрх. Тэгээ тэрэн дээр тамга дараа өгчдөг. Хаан алтны мөнгөний уурхайг эзлээгүү. Хаан бүх давсны уурхай эзэн байсан байхгүй. Тэгээ тэр давсаа нөгөө хятадуудад эрхийн бичээр зарангууд би наадад чинь 1 кг алтны давсны эрхээр хөдөлж авъя гэдэг ингээ мөнгөн баталгаа давсан баталгаатай мөнгө үүссэн гэж ярьдаг юм лээ. За тэгвэл одоо тэр давсыг зарж ирсэн бол таарах гэдэг. За ингээд Венецүүд давсыг бүр Il vero fondamento del nostro stato гэж. За ойлгомжтой амар энгийнээр хэлэхэд Il vero гэдэг бол true гэсэн үг. Fondamento гэдэг бол fundament гэсэн үг тийм ээ. Del гэдэг нь бол off гэсэн үг. Тэгээд nostro гэдэг нь бидний stato буюу бидний улсын манай улсын ёстой жинхэнэ үндэс суурь гэж үздэг давсыг. 828 онд Александрид очисон Венецийн хоёр худалдаачин Александрийг хот гэдэг шүү дээ. Төрлөх хотынхаа нэр хүндийг өсгөхийн тулд ариун маркийн гэж нэрлэдэг шарилыг нууцаар Венецд хулгайлж авчирсан. Гигантны шарилыг хотын шинэ их сүм болох Сан Маркогийн базилика залсан шүтэн болгож. Чи яаж хулгайлж авчирсан юм мэдэх үү? За тэр дүүх чинь тусдаа дүүх. Энэ урт штэ. Яг богинохон зүгээр л яхад нөгөө айгу гаргасан зал нь айгу алт гоё байгаа. Ягаад тэгэхээр нөгөө инспект хийн шалгалт хийн онгоцыг энтэй Александригаас бомтоос хөдлөхөд тэгэхээр нөгөө шалгаж байгаа хүмүүс нь бүгд исламын шашинтай хүмүүс байсан учраас гахаан арьс өөхөн дор тэр нууж авч гарсан. Тэгэхээр нөгөө исламын шашинтай тэр хүмүүс маань гахаан зүйл болохоор шижиглээ тэрийг нь шалгаагүй. Гэтэл одоо христийн шашинд энэ загалмаатны шашны түүхэндх маш чухал артефакт буюу тэ релик эд үлгийн зүйлийг инхүү өөрсдийн Венец руу аваачаа тэгээд патрон буюу эвэгч одоо Венецүүдийн эвэгч бурхан нь гигантд нь өөрөө Сан Марк штэ. Тий. Одоо маш сайхан тайлбарлаж болоо товчхон гэхдээ энийг дараа нь өшөө зөрөө дахиад нэг нэвтрүүл болохоор түүх байхгүй юу сонирхолтой. Тэгээд хоёлаа нөгөө ингээд яриад ирэхээр та загнадаг шүү. Цаг урттай нэг цаа. Анхны базилика 976 онд шатад сүрсэн. Харин өнөөгийн сүм нь 1094 онд ариусхан нээгдсэн. Ингээд нэг газартаа сүндэрлэн одоортол байж байгаа. Ариун марк Венецийн эвэгч гигантэн болсон гэж байгаа. Гиген марк тийм ээ. Цөмийн уламжлалын дагуу гиген марк нь эртний христийн 5 одоо шашны хамгийн чухал 5 епископ буюу төв суудлынх нь нэг байсан. Буюу энэ Африк дахь суудлынх нь төв гэж үздэг. Тэ Александриан. Ингээд одоо бүхэл бүтэн 5 суудлынх нь нэг шүтээний өөрийнхөө хотоор авчираад залчаар энэ ч одоо бараг одоо тийш Александрийн очихгүйгээр энд мөргөж болно гэсэн санааг агуулж байгаа тийм худалдааны сэтгэх байсан бол таарж байгаа байхгүй юу? Тийм Александри Египт чи эртний одоо үнэн алдартны шашны христийн шашны коптын сүмтэй үүсч бий болсон газар байхгүй нэг коптик чорч гэж хэлээд байдаг. Тэгээд Сан Марк ч өөрөө тэнд байсан. Тэндээ нас нөхцсөн. Тэгээд маш чухал зүйлийг нь залтай аргаар хулгайлаад аваад ирсэн. Айгүй олон гоё зүйл хулгаасан байгаа би тэрийг. Тонсон юм их. Түүний дурсгалын өдрийг 4-р сарын 25-нд тэмдэглэдэг өгөөд түүний бэлэгдэл нь бол нөгөө нэг далавчтай арслан гişэ тийм ээ. Энэ бэлэгдэл болох далавч дарслан бүгд найрамд улсын бэлэг тэмдэг болж Венецийн одоо сүлд туган дээр чимэглэдэг болсон. Дорндуу чиглэсэн Венецийн худалдааны зам Балканы болон Хойд Африкийн эргийн
дээрэмчдийн давтаанд байнга өртдөг байсан тул Венец тэднийг тэнгисээс хөөдөн зайлуулж одоо нэгс худалдааны замаа цэвэрлэхийн тулд усан флот байх болсон. Ингээд Адриатын иргэн давах стратегийн бомб арлуудыг эзлээд тэндээ цэргийн гарнизон байгуулж гисэн гэсэн. Энэ нь ерөөсөө цэвэр худалдаа наймаага хамгаалах зорилготой болохоос биш геополитикийн зорилгоор биш. Да ер нь геополитик чинь тодорхой хэмжээр худалдаа найманы зорилго байгаа л да. Тэгэхдээ яг нөө Венец дээр гоё зүгээр яг хүмүүс мэджил байгаа хта хэлэхэд аливаа улс гүрэн ер нь бол үндэстэн гэдэг андаашлалтай тий үндэстний эрх ашиг одоо ижил цустай хүмүүс ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл дээр байгуулагддаг бол Венец бол цэвэр эрх ашиг мөнгөн сонирхлын үндсэн дээр байгуулсан тийм улс. Тийм учраас маш амжилттай байсан. Тийм учраас Отtomаныг ер нь бол Европын тэлэлтийг зогсооход хүчгүй болгоход бүр гайхалтай хөв нэмэр оруулсан. Ялангуяа Тэнгисийн тийм ээ. Тэнгисийн одоо газар дундын Тэнгис гэх юм уу та тийм. Одоо Оттоманчууд нь Неаполь бараг хүрсэн шүү дээ. Хүрсэн. Тэгээд ер нь бол нөгөө одоогийн Грекийн өмнөх харлууд Коринтын хоолоогоос урагшаа Пелопоннеса тэгээ урдлын Крит, Арал, Кипр тэгэл юу хүртэл бол ер нь бол маш их одоо өөрсдийн цайз бэхлэлтүүдийг барьж исэн. Одоо Венецийн соёлын өв бол маш их байт юм билээ. Баярлалаа. Ингээд одоо 1000 он гэхэд Венецийн доож нар өөрсдийнхөө мөн Далматийн герцог гэж нэрлэдэг болсон гэж байгаа шүү. Энд чинь нэг юм эрх мэдлээ зузаалхаал нь штэ шаваалын тойруулаад. Венецийн өвөрмөц байлдааны хөлөг нь Галера гэж сэлвэрт. Одоо энэ Венецийн хөнтөө цэргийн хүчнийхэн гол суурна гэж үзэж байгаа учраас энэ усан хосны талаар товчхон мэдээлэл өгье. 150 хүртэл сэлвэрчд даалаад Галерагаа хөдлөгдөг. Урд ба хойс хэсэгтээ тохируулсан Латина гэж нэрлэх ангиллын гурвалжин далбаагаар тонголдог. За салхины хүчийг ашиглах нь шүү дээ тийм ээ. Салхитай үед бол салхихгүй үед бол сэлвэрдэх нь тонголдог. Зэвсгэлд нь хөлөг мөрөх төмөр хошоо буюу рам гэж нэдэг одоо нэг бидний зайлшснаар нэг цайзыг ингээд хаалганы мөрөгдөг тэрийг усан үзүүр тавьдаг. Ойролцоогоор 30 хавчаахаа ном бүхий харваачтай. Ингээд одоо нэг усан онгоцны бүрэн бүрэлдэхүүн ингэж харагддаг гэсэн. 150 сэлвэрчин 30 завчин одоо хавчаахаа номт тэгээд мэдээж хэрэг онгоцны хоол хүнсгээд дахиад нэг 20 орчим хүн багтна ажиллах. Ингээд нэг 200 хүнтэй усан онгоцлол тавих гэж явах нь. Галера хөлгүүдийг халуун ногоо, торго үнэт чулуу зэрэг өндөр үн бүхий ачааг тээвэрлэхэд ашигладаг. Ингээд 1103 онд Венецийн алдарт Арсенале гэж нэрлэлтэй барилгын ажил эхэлсэн. Энэ нь төрөөс сөнхөөжүүлсэн аврах том хөлөг онгоц усан онгоцны үйлдвэр. Европт хамгийн том аж үйлдвэрийн төвүүдийн нэг болон хувирсан. Ойролцоогоор 2000 ажилчид Арсенале дээр ажиллаж жил бүр хэдэн зуун усан онгоц үйлдвэрлэдэг. Арсеналын орчин үеийн аж үйлдвэрийн олон арга барилыг анхлан хөгжүүлж санаачилсан гэж үзэж байгаа. Тэгээд тийм учраас Венецийн тэнгисийн цэргийн хүч чадлыг олон зууны туршид тэтгэж ирсэн. Хүчрэг усан флот Венецийн эзэн хаанаас авсан ашигтай худалдааны өрхүүдийн Византийн эзэн хаанаас одоо тохиролцож авсан худалдааны ашигтай хэлслүүдийн ачаар ирэх гэх юм уу тэ одоо лиценз гэх юм. Газар дундын тэнгисийн зүүн талын хамгийн аавга худалдаа тэнгисийн гэрүүн болж хөгжсөн бол таарч байгаа. Гэвч Венецийн хүчин чадал мөн овжин хилэлцээ өөрийн ашиг сонирхлыг хамгаалах хатуу чанд бодлогоос уран гарч ирсэн. Энэ нь загалмайтны аян дайны 90 үед одоо маш тод томроор гарч ирсэн буюу Венец загалмайтны улсуудтай холбоотон худалдааны түншийн хуваар нягт холбоотой байсан. Яагаад тэгэхээр нэг загалмайтнуудын аян дайн дээр би нэг ярьжсэн да тэднийг тээвэрлэх янз бүрийн хоол хүнсийн зөөд туслаад хариуд нь худалдааны эрхүүдийг авдаг байсан учраас. 1204 онд дэлхийн хамгийн агуу Христийн хот гэж өөрсдийгөө Христийн дайчигт нэрлэгдсэн хүмүүсийн гарт тоногдсон. Гүн энд тэгээ Венецд чинь хавсарсан байгаа шүү дээ. За Венец олцноос өөрийнхөө ховыг хүртсэн бөгөөд хамгийн алдартай нь одоо Константины морин тойруулгаас Эпидромоос нь авчирсан 4 хүрэл морийг Камбаркогийн талбай дээр залсан байдаг. За тэгэнгүүт нэг юм сонирхолтой юм болж. Венецийн нэг 1202 онд Венец 4-р загалмайтны аян дайны айрам Венецд ирсэн. Тэднийг Ивтер хүргэж өгөх улсын онгоц хэрэгтэй байсан тул төлбөр төлөх мөнгөгүй байсан гэж. За тэгээ дооч Энрико Дандоло гэдэг нөхөр үүнийг боломж гэж харсан байна. Тэгээд яасан бэ гэхээр би та нарыг зээлээр хүргэж өгье. Зээлийнхэн төлбөрт нь та нар эхлээ загалмайтнуудын тэр эзэлсэн байгаа Задар гэдэг хотыг эзэлж өгөө. Ятгсан. За тэрийг аваад өгсөн. Дараа нь Венец болон Византийн харилцаа муудсан байсан учраас Константинополь хотыг өөрийг нь довтолж эзлэе гэж ятгах чадсан байна. Гэтэл олон зууны турш Константинополтой маш сайн харилцаатай, Константинополтой худалдаа арилжаа хийдэг байсан шүү дээ. Тэгэхээр эрх ашиг үргэлж байгаад байгаа зү. Ингээд одоо нэг дэлхийн хамгийн агуу Христийн Константинополь чинь Христийн хамгийн том хот байхгүй бас.
өөрсдөө Христийн дайч гэж нэрлсэн хүмүүсийн гарт одоо цүүрдэг тэр одоо үйл явдал Венецийн өдөө хатгалаас болсон гэж үздэг. Тэгээ Венеци олзноос одоо тэр ипподром тэр юм бас. За тэр том Херкулес гэдэг хөшөөг жишээлбэл нурааж унгаад хүрэл хөшөөг хайлуулад зоос цутгаад цэргүүдийнхээ цалин тавьсан байдаг байхгүй. Загалмайтнууд. За энийг бол загалмайтны аян дайны Константинопол хотын түүхэн дээр ярьж өгсөн. За би нэг дөрвөн морин дээр нэг жоохон тодорхойлоо нэмчихв. За тэр ингээд Константинополын хипподром буюу те одоогийнхор бол том стадион те тэнд нь байсан дөрвөн гайхалтай сүр жахлантай дөрвөн хүрэл морийг дайны олзуулгаж авчирсан байгаа. Толгойг нь тарьж авчирсан байгаа. Тээвэрлэхэд хэлбэр болгоод тэгээ эхлээд өөртөө Венецтэй авчираад нөгөө Сан Маркогийн талбай дээрээ сүр жахлантайгаар тавина да. А гэтэл тэрнээс 600 жилийн дараа болж байна одоо Наполеон Бонапарт Венецийг эзлэхдээ тэр нөгөө Константинополоос хулгайлсан дээрэмцэн дөрвөн морийг нь Парис руу аваа явуулсан байгаа. Дараа нь аваа буцаж ирээд одоо дөрвөн морийнх нь их нь музейд байгаа, Венецийн музейд байгаа. А харин талбай дээр байгаа нь бол одоо реплика буюу хулбар нь байт юм билээ шүү. За тэгэхээр талбай дээр байгаа дээр нь очиж янз янзын байдлаар илж үнсэж сүүх мөө цацж болохгүй нэ тэр нь ойр биш юм биш шүү гэж хэлэх гэсэн юм. За маш сайхан төвөг хэлж өглөө тий. Загалмайтны одоо нэг одоо ингээд Византийн эзэнт гүрнийг бол ерөнхийдөө ингээд загалмайтнуудад тохирсон ёсоор хувааж авсан тийм ээ. Тэгээ Венец, Эген тэнгисийн арлуудыг бүгдийг авсан. Крит арлыг авсан. Стратегийн чухал байрлалтай Модоны, Короны гэдэг хоёр бомбыг авсан. Эдгээр хоёр бомбыг бүгднээр нь тулсын нүд гэж нэрлэдэг байсан. Яг бол газрын дунд тэгсийг бүтэн одоо тийм дүр зураг харж чаддаг хамгийн ашигтай хоёр байрлалаас учраас. Тийм бусад арлууд руугаа очиход маш богино зайд очих боломжтой. Тэр одоогийн Пелопоннес буюу Коринтын хоолой урагшаа байгаа тэр хэсэг их газрын үзүүр дээр байгаа хоёр хот. Тэгээд энэ бүгдээр нь тулсын нүд гэж нэрлэх их гоё санагдсан. Харин яг хойд Африк руу зүүн нөгөө эгийн газар дундын нэгсэн зүүн хэсэг рүүгээ очиход ч амар хоошоо Адриатикийн тэнгис рүүгээ ороход яг тэр хоёрын дунд л байгаа шиг байна. Одоо манай монголчуудад маань жоохон зарим зүйлийг тэнгисийн ашиглалтыг жоохон ойлгохгүй ч юм уу анзаарахгүй гэж магадгүй утгаараа хэлэхэд ер нь бол манай замын өөд гашуус сухад ярихгүй. Ийм том зах зээл рүү орж байгаа цутгаж байгаа хамгийн их цутгална гэсэн гэх юм уу да тий. За ингээд одоо 100 гаруй жилийн одоо ингээд вэжитл нэг Италийн өөр нэгэн далайн улс одоо ингээд бүгд найрамдах улс болсон Генуя гэдэг улс одоо өрсөлдөгчөөр гарч ирсэн. 100 гаруй жилийн турш Италийн хоёр хот улс газрын дунд тэгсийн зүүн хэсэгт ноёрхлохынхаа төлөө тэмцсэн. Тэдний дайнаас Левантаас Сицил, Эгей хар тэнгис, Адриатын тэнгисийн хүртэл ингээд дамнан үржилдэг байсан. Энэ дайны үеэр бидний хамгийн сайн мэддэг хоёр үйл явдал болж байгаа. Нэг нь Венеци ахмад одоо Сонгосын ахмад гэж хэлээд байгаа тийм Марко Поло Генуячуд олцсон. Генуягийн шоронд байхдаа Юан Гүрэнлөг хийсэн аяллахын тухай тэмдэглэлийг дуудаж бичээчээр бичүүлж ирсэн. За ингээд одоо би бас нэг Италийн өөрийнх нь хийсэн Марко Полон кино үзэж байхад дөнгөжлөгтэй шорон дотор ингээд мөнөөрөөгөө өрцөн нэг шоронгийн хоригдлоор бас бичүүлж байгаас тэр дотор бас ирэмттэй биш өөрөө бичих юм. За нэг юм байна. Хоёрдугаарт нь Генуяч нь нөгөө нэг Кафага бомбыг эзэлдэг Кремийн хойгт. Тэр хойгийг алтан орныхын бүсэлж байгаад цэргийнхаа гинт цэргүүд нөхөд ирэхээр нь таргуун тахлаар өгсөн юм байна л да. Тэрийг нь Кафагийн хэрэм давуулаа шийдсэн нөгөөдөл нь гайхаад яваад гэсэн. Өнөөдөл нь тэрийг аваад ус руугаа хийгээд өөрсдөө хордоо тэгээд үхэхгүй тул тал нь алгуулахаар Генуягийн ус онгоцонд суугаад бүгд мөнгөтэй төрөхтөд нь Генуягаа ирээд тэгээд тэр нь Европ руу бүгдийг тараасан. За хоёлаа төр завсарлаад ивент тэтгэжээд урдчих тий. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг аяллаа төвцөг Air Market Event тэтгэн та бүгдч хүргэж байна. 26 жилийн турш гадаад аяллаа салбарт бидний найдвартай түнш байсаар ирсэн Монголын тэргүүлэгч одоо аяллаа компани Air Market компани маань шинжлэгдээд ребрендинг хийсэн байна. Тэгээд аяллаа төвцөг болон өргөжсөн байгаа юм байна. За аяллаа төвцөг тань дараах үйлчилгээнүүдийг цогцоор нэг дор үзүүлж байна. За үүнд виз мэдүүлэх зөвлөх үйлчилгээ, аяллаа төлөвлөгөө гаргах, зочид буудал захиалах, эслэгийн тэд захиалах болон дата сим таны аялж байгаа чиглэл тохирсон те сайн одоо coverage буюу те сайн ажилдаг, найдвартай ажилдаг дата симийг худалдан авахыг танд одоо борлуул хаанаас худалдан авах нь те заар зөвлөгөө өгөөд борлуулалт бүгдийг нэг газараас ингэ өгчүүлэх зүгээр те. Тэгэхээр энэ чинь нөгөө аяллаа бүх асуудлыг нэг дор шийдэж байгаа байхгүй. Учир нь өөрөө бид нар ингээд ажлынхаа хажуугаар аялал төлөвлөн гэдэг чинь өөрөө маш их хэмжээний стресс ингээд сүүлд нөгөө аялдаа явахаас өмнө ядарсан байх тохиолдол байдаг шүү дээ. Виз мэдүүлнэ гэдэг чинь маш олон төрлийн бичиг цаас боловсруулна, за даатгал хийлгэн, тэгээд аяллынхаа төлөвлөгөө гаргана. Ер нь бол маш их стресстэй ажил. А гэтэл энэ бүгдийг
цаг хэмнээд нэг дор шийдэх боломжийг Air Market-ийн аялын төвцөг одоо бий болгож байгаа юм байна. За тэгээд одоо энэ цэгээрээ дамжуулаад та бүхэнд Америк, Солонгос, Япон, Европ, Австрали зэрэг бүх улсын визний зөвлөгөөг өгнө. Тэгээ мэдээж онгоцны билетээ хотлон авах, зочд буудлаа захиалуулах, аялын төлөвлөгөөгөө гаргах, даатгалаа хийлгэх, дата сим авах зэрэг ер нь таны аялалтай холбоотой бүх үйлчилгээг нэг газар нэг цэгээс түргэн шуурхай хэлбэр авах боломжийг бүрдүүлсэн байгаа юм байна. За Air Market компани нь Улаанбаатар хотод 6 салбартай ба харин аялын төвцөг нь улсын дэлгүүрийн зүүн урд талд нэг их тайвны өргөнжүүлнэ гэсэн үг л дээ. Нөө их дэлгүүрийн урд нэг том дэлгэц байдаг шүү дээ. Тэр дэлгэцэн ерөөсөө зүүн талд байна тий. За тэгээ аялын төвцөгтэй холбогдох утасны дугаар нь 70 10 50 50 70 10 50 50. Та тэгэхээр өөрийн гадаад аялалтай холбоотой бүх төрлийн үйлчилгээг нэг дор цаг мөнгөө хэмнээд авах боломжийг Air Market-ийн хамт олон бүрдүүлсэн байгаа юм байна. Энэ зүгээр юм байна. Яа тэр нэг за тийшээ явахад бол юу хэрэгтэй лээ гэл ингээл бүгдийг өөрөө чеклистээ гаргаж ясанд ороод эндээс нь хараад баг чеклист харчих юм шүү дээ. Өө энэ чинь ийм дутуу юм байна шүү дээ. Тийм визэн дээр хүртэл нөгөө виз ямар улсынхаас хамаарад өөр төрлийн билчийг цааш шаарддаг тий. Тэгэхээр ер нь бол маш цаг хэмнэх би өөрөө нөгөө их аялдаг аялал төлөвлөдөг болохоор ер нь бол айгүй сайхан үйлчлэгээ санагдаж байна надад бол. За баярлалаа. За ингээд одоо за Марко Поло ингээд явсан. Одоо ингээд Генуя Австрийн Хабсбургийнхантай Унгарын хаан болон Падова гэдэг хот улсууд холбоотон болсон бол Венез буцаад дахиж сэргэж буй хөл дээр өндийж байгаа Византийн эзэнт гүрэн Кипр Милантай ивссэн. Ингээд Дайны Аз хиймэр нэг өгсөж нэг уруудан савлж байгаад эцэст нь 1379 онд Венез их газар тэнгисийн 2-аас зэрэг бүсэлтэнд орсон. Генуягийн цэрэг хотын өмнө зүгт ердөө 25 км орших Кёжо гэдэг нэг тийм бас нэг арал хотыг одоо эзэлж авсан. Гэвч одоо Венецийн гайхамшиг бүтээн одоо нөхцөл байдлыг одоо Венец л гайхамшигтай гэх юм да ялалт байгуулж чадсан. Дарт их буугаар зэвсгэлсэн галера ус онгоцтой анх удаа далаад гарч ирсэн. За одоо нөгөө нэг далбатай ус онгоцууд ингээд 3 давхар их буутай муутай гэж явдаг чинь ship in the line гэж нэрлэдэг байдаг тийм ус онгоцууд тэр бол 100-аас дээш их буутай ус онгоцыг ship in the line гэж нэрлэдэг бол хамгийн анх энэ инновацийг Венецэд бий болгосон. Ус онгоцон дээр их буу тавьж болдго юм байна гэдгийг ингээд одоо энэ Генуягийн плотыг бүрэн хавханд оруулж бүслээд улмаар олзолж авсан. Удаа дараагийн дайн эцтэй 1381 онд Туриний инхийн гэрэлцээгээр өндөрлсөн. Ингээд Венез үлэм хэмжээний буулт хийхээс бас аргагүй болсон. Яагаад тэр Генуяч сүлдсэн буцаагаад өөрсдөө ч гэсэн сүлдсэн. Ингээд одоо тодорхой хэмжээнд нөгөө нэг холбоотнууд нь энэ юм шаардлагатай байсан учраас тодорхой хэмжээнд буулт хийж зөвшөөрсөн. Гэвч удалгүй Генуян дотоод хагаар тэмцэлтлийн золиос болж сүрсэн бол Венез гайхалтайгаар эндээс үсрэн гарч сэргэн мандсан гэсэн үг. Үүний гол шалтгаан нь бүгд найрамдах улсыг удирж байсан төрийн өргөмөц тогтолцоо. Алдар зохиолч Сууд Петрарка гэж хүн байдаг тийм ээ. Петрарка. Энэ болохоор одоо сонсогч нар маань мэдэх бол сонет гэдэг шүлгийн төрлийг одоо анх үүсгэсэн хүн. Одоо сонетын хамгийн агуу төлөөлөгч бол Шекспир бол анх сонет гэдэг үгийг бий болгосон хүн нь Петрарка. 14 мөр шүлэг гэсэн үг юм. Ер нь бол 14 мөрийнх нь 12 нь ингээд баахан юм учирладаг байхгүй. Сүүлийн 2 мөрөн дээр бүх одоо үүдийн төгжээнд тайлагддаг маягийн тим одоо зохиол гэсэн үг. Шүлэглэл гэсэн үг. Алтаар баянч алдар нэрээр бүр баян хөвч чадлаараа бат бүхч ариун журамт чанараараа түүнээс хүчрэхийг бат бүх гантиг дээр төдийгүй ард түмнийхээ найрсал эв найрамдлаар баригдсан Венец хэмээх гайхамшигт хамгийн сайхан хот гэж дуу алдан бичиж үлдээсэн юм байна. За ойлгож байгаа бол алтнаас илүү алдар хүн дээр баян. Хүч чадал гэхээс илүү ариун журам чанар буюу ард иргэдийн тэр нэгдэл хармони гэж ард түмэн хоорондоо улстайгаар нэгдсэн тэр байдал. Бат бүх гантиг дээр төдийгүй ард иргэдийнхээ одоо тэр итгэлийг даах чадвар дээрээ өндийсэн хот гэж хэлээд байгаа. Баруун Европыг өөрийгөө бурхан одоо тэнгэрийн ирэхээр захирж байгаа гэж үзэж тунхагладаг хаадууд ноёрхож байсан тэр цаг үед Италийн хэд хэдэн хот улс эртний одоо сонгодог төрийн хэлбэрлөө эргэн харж утсан. Тэдгээрийн гол нь бүгд найрамдах улсын үзэл санаа буюу республика буюу ард түмний үйл хэрэг гэдэг нэртэй ойлголт байсан. За нэг одоо фаны улсын нэр хэлж байна. За. Нэрэндээ 3 удаа ард гэж оруулсан ямар улс гэдэг вэ? За мэдгүй. Democratic People's Republic of Korea. Demos ард түмэн, Republica ард түмэн, People's ард түмэн. Тийм байна. Гурван өөр хэлээр хэлсэн байж тээ.
За ингээд хүчитлийнхаа оргил үед Венеци бүгд найрамдах улс буюу нэрд гарсан La Serenissima энэ хамгаалангийн эрхэмсэг улс гэдэг байгаа шүү дээ. Үүний эрэхтэй язгууртныхаа гарт баттай төвлөрсөн байсан улс. Хотын язгууртнуудын бүртгэл гэж нэг юм байд юм. За алтан ном гэж нэрээд байгаа Golden Book. Энд нэр нь бичигдсэн хүмүүс л дээд зөвлөлд орох хэрэгтэй. Их зөвлөл нь дээд зөвлөл нь одоо санал хураалт суглаа хосолсон нарийн төвөгтэй тогтолцоогоор бүх дээд албан тушаалтнуудыг хуваарлж томилдог. Тэр алтан номд орсон хүмүүс ажил амьдралгүй албан тушаалгүй байна гэж огт бараг боломжгүй гэж үзэж байгаа. Тэд гишүүдээсээ 40 хүнийг сонгож Quarantia буюу 40-ийн зөвлөлийг байгуулад эдийн засгийн асуудлыг хянуулдаг болсон. Ингээд 200-аас 300 хүнийг сенат болгон бүрдүүлж бүгд найрамдах улсын адмирал, жанжид, дипломатуудын хамгийн гол хууль тогтоох байгууллагыг бүрдүүлдэг байсан байна. За сенат нь хуулийг бүрдүүлээд дээд зөвлөл нь эдийн засгийн асуудлыг хариуцдаг. Яагаад эдийн засаг гэж байгаа улс төр биш. Улс төрийн өөр хүмүүс хийдэг. Эднэр нөгөө нэг төрийн таны хэлдгэр нөгөө чиний хэлдгэр нөгөө нэг эрх ашиг мөнгөн дээр тогтсон гэдэг нь яг онцгой тодорхой хэлбэр нь. Тэр 40-ийн зөвлөл зөвхөн хаана ашигтай байна тэр асуудлыг шийднэ гэсэн. Мөнгө л болж байна гэсэн. Сонгодог төргийн тэргүүн нь Dodge буюу Duke хэвээрээ байж байгаа. Гэвч түүний эрх мэдэл үеэрээ тасралтгүй хомигдож агшижсэн. 1400-аад он гэхэд Венецүүд өөрсдөө хошигнд юм байна. Тэр архины газрын самбар гэж гэдэг чинь тайвар гэж дээ Пивнушкагийн самбарн дээр л байдаг төдий эрх мэдлийн одоо бэлгэдэл болсон гэж үздэг юм. Бүгд найрамдах улсын өдөр тутмын засаглалыг сеньор хариуцдаг. Энэ Дож ба түүний баг зөвлөлийн 6 гишүүн мөн Quarantiгийн 4 төлөөллөөс бүрднэ. Энийг ингээд ярихаар бүр амар хоорондоо ийм байна. Бүр ингээд ортол нь ингээд эрх мэдлийг ингээд хянасан тийм систем байдаг байхгүй. Одоогийн Европын холбооны бүтцтэй надад их төстэй байна уу те? төстэй санагддаг. За би энэ үгийг дахиад жоохон хойшоо дахиж нэг дүгнэлт хийлээ. Тэр төр хүлээж байгаа гэдэг чинь. Тэрэн дээр нь Сави буюу мэрэгдийн зөвлөл гэж нэртэй тусгай зөвлөхүүдийн 3 зөвлөл нэгдэж ороод улс удирдах бүрэн коллеж гэж нэрлэдэг байгаа бүрэн бүрэлдэхүүн ингэж цогцолдог юм байна. 10-ын зөвлөлд Үмэн Самун харин 10-ын зөвлөл гэж нэрлэдэг 10-ын зөвлөл одоо дэчи ч юм уу те. Үмэн Самун урвалт тэслэл төрийн эсрэг хувилдааныг үнэрлэн илрүүлэх онцгой үүрэг бүхий одоо CIA тагнуулын эрх газар шиг гэсэн үг. Эцэстээ хяналт тэнцвэрийн маш олон давхаргатай болсон тогтолцоо болчихсон байсан бөгөөд ийм тогтолцооны дараа өөрчлөлт эдгээр зүйлийг сайн ч вэ муу ч вэ хийхэд маш хэцүү болсон гэсэн үг. Ийм олон одоо хүч чадлыг хянаж байгаа, power check хийж байгаа, тэгээ хяналттай арбитр, аудиттай зүйл дүндөр ямар нэгэн зүйлийг санаач хийн гэдэг бараг боломжгүй учраас сайн ч вэ муу ч вэ хийхийг хүсдэг юм гэсэн. За энэ тэгвэл юу гэсэн үг? Тодорхой хэмжээгээр энэ улс илжирч эхлэхийн одоо цонд нь ингэж эхэлсэн гэсэн. Тодорхой хугацаанд сайн явна. За одоо ингээд Венецийн үндсэн хууль мэрэгэн ухаан үр ашигт байдлын давшгүй хөшөө одоо дурсгал юм а гэж Гаспаро Контарини хэлсэн байна. Контарини бол Италийн дипломатч, кардинал, Беллуногийн епископ хамблам. Шашны шинжилгээний үед протестантуудтай бид нар яриа хэлцэл хийх ёстой шүү гэж папыг ятгах чадсан бас нэлээд том улс төрч хүн байдаг. Уул нь бол Венец төрсэн, Венецээс гаралтай, Венецийг одоо Карл 5 дугаар Карлтай байлж явах үед тэрний ордны хажууд Венецийн элчин сайдаар ажиллаж байсан байна. За ингээд цаг хугацаа өнгөрөх тусам одоо Европ даяар Венецийн үндсэн хуульд засаглалыг сонгодог үндсэн хууль засаглал нь сонгодог 3 одоо эртний хэлбэрийг агуулдаг гэж ойлголтыг Европ даяар бүрдүүлчихсэн. За ингээд одоо Контарини гэдэг энэ хүн өөрөө энийг томьёолсон юм байна. De Magistrabus Republica Venetorum гэдэг ийм ном бичсэн. Венецийн албан тушаалтнууд ба бүгд найрамдах улсын тухай гэдэг тийм бүтээлээрээ Венецийн тогтолцоог нөгөө Макиавелли энэ дээр суурилж принц гэдэг зохиолоо бичсэн байт юм шүү. За арчлал, олигарх, хаан засаг эдгээр нь төгс тэнцвэрт байдалд орж эхэлсэн гэсэн үг. Яг одоо бол энд. Тиймээс нийгмийн эв найрамдал тодорхой тогтвортой байдлыг хангадаг гэж үздэг. Хожимд Венецийн домог гэж нэрлэгдэх болсон энэ төсөөлөл нь бүгдэндээ улсад анх удаа төрийн эргэлт хийх орлого гарч байсан ч авилга илэрхий давилгад идэгдсэн байсан ч гэсэндээ нийгмийн хурцтай байдал ард иргэд нь төр зэгтээ одоо үеийн сэтгэл хангалуун бус байсан ч гэсэндээ түүнээс ч дээгүүр эрх ашигаараа давж оршдог тийм системийг усарсан байсан байна. Тийм учраас сайн систем бол хин тэнэг хүн байсан ч гэсэн аваа явдаг гэдэг зарчим нь явж байсан гэсэн үг л тарж байгаа. За ингээд одоо ингээд сэрхэн мандалтын үед бол Венецчүүд бусад Европын ямар ч улсаас илүү ховорхон одоо үзэгдэх одоо амжилтанд хүрсэн.
Энэ тэр одоо ийм учраас тэд удаан уртцанд оршин тогтносон гэсэн үг юм. За инх Амгалангийн бүрд найрд хусгад байгаа Серенисим маань болохоор нэгэн гайхалтай цаг үеэсээ төрүүлсэн орчин үеийн онцлог шивжинчтэй байсан юм байна. Венецэд тухайн үеийн Европ дахь хамгийн шилдэг дипломат алба байсан. Бүх нийслэл хаадын ордонд туршлагатай элчин сайд нар ажиллаж төв даяар цуглуулсан мэдээлэл нууцаар шифрлэж Венец рүү илгээдэг. Венецийн төвд доож зөвлөл тэр шифрлсэн кодыг задлаад ирэх одоо он жилүүдэд болох дайн дажин хин хинтэйгээ сайн муу харилцаад бүгдийг уншаад бодлого гаргадаг байсан гэсэн. Удалгүй энэ одоо дипломат алба нь одоо удахгүй болоход Венецийн одоо Италийн хойд мужуудад болж байгаа нэг асар том жинхэнэ замбараагууд хөл толгой нь бол тохоо мэдхэ болтол дайн болсон. Тэр дайны үед Венец ус тэсэж гарч үлдэх бүх одоо нууцыг эндээс эхэлтэй гэж үзээд байгаа юм. Тэр элчин сайдуудаас. Венецуд та нар одоо аль ингэж хэлж ийсэн юм. Галиаццо Сфорца гэдэг нэг юм байна. Сфорца. Миланы үүсгэн байгуулсан одоо Сфорцагийн хүүн. Венецуд ингэж хэлсэн юм. Та нар аль хэдийн эзэмшиж буй Италийн хамгийн сүр жавхлант улсаараа сэтгэл хангалуун оршин амьдрахын оронд бусад улсын инх тайвныг өмүүлж байгаа нь маш буруу шүү. Хэрв та нарыг нийтээр хэр хүзий ядгийг та нар ядаж өөрсдөө мэддэг байсан бол та нарын чинь үс ардзайх байсан гэж хэлсэн. Та нар ганцаараа харин бүх дэлхийд та нарын эсрэг байгаа шүү гэж Сфорца хэлжсэн. Сфорца чинь Миланы гүн баггүй маш том одоо үүрэг оролттой гэсэн. За одоо олон зууны турш Венец Италийн Итали дахь хөршүүдийн газар нутгийн дайнаас ангид байж анхаарлаа голцлон далайн эзэнт гүрэндээ төвлөрүүлж ирснээр ирсэн. Гэвч Генуятай исэн дайн ялангуяа Генуячууд Кёжо гэдэг эзэлж авсан нь өөрсдөд нь бол тэдний хот ямар одоо гадны аюул заналд ямар эмзэг юм бэ гэдгийг мэдэрсэн баг. Ингээ энэ тургамжаасаа болоод Венец одоо юу гэдэг нэг том сануулга авсан гэсэн үг байхгүй. Тэгээ 1404 онд Венец дахин довтлогоонд өртсөн. Энэ удаа довтлжсэн хүмүүс нь түүний хуучин холбоотон Падуа гин Карагийн гэр бүл. Гэвч бүх найрд хус эзэнт гүрнийхээ өнцөг булан бүрээс томоохон айлд цуглуулж ялалт байгуулсан. Цаашдаа Падуаг эзлэж Верона хотыг өөрийн болгож авсан. Үүний дараа Фриулиуд шин одоо газар нутгаа тэлсэн гэсэн үг. За энэ Фриули гэдэг газар нутг нь миний нөгөө Словенд амьдарч исэн мужийг хэлээд байгаа юм. Тэгээд Италийн тэр хойд хэсгийн газар нутгийг одоо зүүн хойд хэсгийн Итали улсын зүүн хойд хэсгийг одоо Австри юутай хэлж байгаа хэсгийн мужийн нэр нь Фриули Венето Жулия гэж нэрлэдэг. За энэ гурван том түүхэн мужийг нэгтгэхэд нэг том муж болгоцсон гэсэн үг. За ингээд 34 жил хаанчилсан одоо бүх доож дундаас хамгийн урт хугацаанд засагласан одоо тэр одоо доож болох Франческо Фоскари Венец бол өөр аюулгүй байдлын төлөө Италид газар нутгаа өргөжлүүлэн тэлэх ёстой гэж бат итгэлтэйгээр ятгах чадсан. Ингээд хэд бүгд найрамд улсын асар их баялгийг ашиглаж Италид кондотьерууд буюу хөлсний армидыг одоо кондотьери гэдэг нэрээр алдартай зартай болсон цэргийн авиастик жанждын удирдсан бичил хөлсний армиудыг хөсөлж авсан. Тэдний нэр нь Италиар кондотто буюу гэрээ гэсэн үг. Ингээд гэрээт албаагчд бол таарах нь шүү дээ, тийм ээ. 1300-аас оноос хойш Италийн одоо дайн тулдаанд энэ кондотьерууд маш их үүрэг үүсгэж байсан. За дээр нэмэх юм бол 100 жилийн дайн дээр одоо Кресигийн тулдаан дээр Генуягийн харваач дэрж байлдаг байна. Хөлцснийх ингээд 3000 Генуягийн хамгийн сайн хавж байгаа нумаар харвдаг гэдэг утгаараа. Гэвч тэд нар одоо Английн нэг longbow гэдэг шүү дээ. Урт нумын шин технологид ялагдсан. За хоёлаа төр засварлаад хоёр дахь ивэн итгэжээд урдчихъя. Амар амгалан аялуураа те отог автор дэлгүүр манай өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За итгэл даах аяны майхнаа отгоос Монголын эрс тест цаг уурт 18 жил турш батлагдсан майх юм а. Тал нутаг уус хангаан салхи шуурга аадар мөндрийг ажрахгүй даван туулах чадвартай, найдвартай үнцийн ая тухайг аялагч олондоо мэдрүүлсээр ирсэн хамгийн шилдэг майхан бол отог майхан. За отог автор дэлгүүрийнхэн маань Тайваны төр бодент майхнуудыг Монголын цагуур тохируулан сайжруулалт хөгжүүлэлтийн үйлдвэрийн баталгаа сэлбэг засвар үйлчилгээг санал болгох юм байна. Хормын дотор босоод ирдэг гэр бүлийн аялалд бүрэн дүүрэн тохирсон орон зай томтой шилдэг майхнуудыг та бүхэн отог аяны дэлгүүрийн Зайсангийн миний дэлгүүрийн гадаах төв дэлгүүр болон Асаа цэркийн гадаах талбай Сансрын Ямартын гадаах талбай худалдаанаас өөрийн биеэр очиод сонжоод худалдан авах боломжтой.
За мэдээж одоо Монголын 100 хамгийн сайхан аялын цаг ирж гин. Тэгээд манай өөрсдөө суур амьсгалд хэдий 100 ч гэсэн те ер нь бол майхан тоног төхөөрөмж сайн байх нь маш чухал аялыг илүү тав тухтай дурсамж дүүрэн болгоход тэгэхээр та бүхэн чанартай сайн чанарын Монголын эрсдээ суур амьсгал тохирсон тэгээд босгоход хялбар эвгээд аваад явхад хэлбэр ийм майхныг отог аяны дэлгүүрээс судалдан авах боломжтой. За отог аяны дэлгүүр маань зөвхөн майхнаас гадна аяллаа холбоотой бүх одоо хэрэгслүүдийг борлуулдаг. За тэр нь мишок, майхан, усны гутал гэдэг юм уу те. Та бүхэн энэ бүгдийг төв дэлгүүр болох зайсангийн уулзуурдах хөдөө аж ахуйн их сургуулийн хойно отог аяны дэлгүүрээс мөн асаа цэрэг алтан жолоогийн хажуудах гадаа талбай Чингисийн мартын гадаа талбаанаас худалдан аваад аяллаа их боломжтой. За холбогдох утасны дугаар нь 94 96 50 50 94 96 50 50 7014 14 тэгдэг 7014 14 тэгдэг. Мөн та бүхэн отог outdoor.com хаягаар ороод онлайн дэлгүүрээс нь мөн худалдан авах боломжтой. Мөн Facebook-ээр нь отог outdoor гэж ороод өөрийн хүссэн хайж байгаа бараа бүтээгдэхүүнийг байгаа эсхийг лавлаж алгаад худалдан авах боломжтой байна. Усны гутал гэдэг юм шүү дээ. Харин за нэг майхан гэснээс нэг зүгээр нэг санаа өгөхөд сонсогч нартай би бас их аялдахдаг тэгдэг явдаг байж байгаад нэг юм шинэ одоо оновчтой санал гэдэг шиг тийм боловсрол ус нь юу гэхээр за гэр бүлээрээ явна 3-4 явна хоногийн за хамгийн багаар 100 сая төгрөг ингээд одоо гэрт бүүн тэгээд ер нь одоо гэр нь зөвлжөнгө хадгалсан чийг үнэрсэн нэлээд хэцүүхэн хөн нөхцөл тэгээд одоо цагаан эргэл мэргэлэл бас янз янз л байгаа тийм ээ. Сайн газар нь бол одоо 200 200 төл. Тэгээд 7 хоног явал нэлээх мөнгө гарах надад. Тэр бүх мөнгөө нийлүүлээд маш сайн майхан аваад дэлгдэг ор авчих юм бол яг газар унтахаар чийг зөхөд идэв. Ор авчихаар тэгэл супер. Тэгээ болоо өөр юу ч хэрэггүй бэл. Тэгээ чанартай олон жил хэрэглэн хүссэн газараа буудалж болно тий. За ийм учраас бас их сайхан одоо 190-д шууд үнэртэж штэ. Энэ зуруудыг хараад хөдөө үнэртэд байна. Харин гой зүлэг үнэртэй тий. За одоо ингээд одоо анхандаа тэр кондитеруудын донд тэр хөсөө зэргийн бүлэгд тэр гадныхан маш их байдаг. Каталонууд, германууд, унгарууд, англичууд хүртэл тэр хөсөө ярианд нь байдаг байсан байгаа ш. Ингээ 1400 онд Италийн кондитерууд өөрсдөө тийм армийг өдөрдөн одоо дайсагч улсуудын өмнөөс дай хийж заримдаа бүр хөсөлж авсан улсуудаа өөрсдөө эзэлж авдаг гэсэн. Одоо энэ нэг төвх чинь яг тэр үе байхгүй. Одоо яг нөгөө нэг хиний Ромео Жулиетагийн үе байхгүй. Ер нь бол тийм нэг. Тэгээд одоо кондитерууд хамгийн өндөр үнэ санал болгосон талд нь шууд худалдагдах замаар одоо талаа солих нь бол түгээмэл үзэгдэл. Тэдний цэргүүд ч мөн адил үнэнч бас сахилга батгүй гэдгээрээ зартай байсан. Тэд зөвхөн хувийн ашиг сонжооны төлөө тулддаг учраас мөн талд сольж урах нь илбэг байдаг учраас хизээж цусан хядлага аимшигт одоо тулдаан хийдгүү. Харин тий. За бүр тэгвэл юу гэж үздэг вэ гэхээр тэдний тулдаа ихэвчлэн театрчилсан үзэгдэл мэт бараг цус гаргасгадаг үйл явдалч бол өнгөрдөг. Венецийн доож түүний болон олон түүний кондитеруудын хүсэл эрмэлзэл Венецийг хойд Итали тэргүүлэх хүч болох Миланы вант улстай гарцаагаар төрөлдөж тулах одоо зам руу хөтөлсөн. Хоёр улс тэдний холбоотнуудын хооронд урт удаан сунжирсан дайн эхэлж Венецүүд Малколио томоохон ялалт байгуулж их газарт нэлээд том түшис газартай болсон гэсэн. За ингээд үүний дараа болохоор Венец улам их газруудыг өөртөө нэгтгэн Миланаас холгүйхэн орших Бергамогоос баруун тийш Адо мөр хүртэлх тэлсэн. За энийг ингэж ойлгоё. Италийн Милан бол баруун хойд хэсэгт нэж байгаа шүү дээ. Тэгвэл Италийн одоо гутлнаас бараг Милан хүртэлх бүх хойд хэсгийг Венец авсан гэж ойлгож болно гэсэн. Ялангуяа хойд хэсгээр. Тэгээд одоо дайны одоо 30 жилийн турш хойд Итали хөлсний цэргийн бичил айрмуудын хөлд сүрсэн. Тэдний удирдагч тухайн үеийн агуу уран бүтээлчдийн бүтээлээр мөнхөрсөн. Тэдний дунд Франческо Сфорца, Бартоломео Коллионыг хөргүүд өгдөг шүү дээ нэг сонгодог зураачдын одоо хүртэл тэднийг зурж гисэн. Ингээд одоо Лодигийн инхийн хэлэлцээрээр өөрийгөө Домини ди Терраферма буюу их газрын эзэмшлээ баталгаажуулж авсан Венец. Ингээд үүнийг Стада да Мар буюу далайн одоо чанддах эзэнт гүрэнтэйгээ зэзэрцүүлэн эзэмших болсон. Ингээд их газар тэнгисийг хослон захирсан одоо утгатай болсон байна. Үүний дараа 40 жил харьцангуй амар тайван үргэлжилсэн боловч одоо 1494 онд Францын хаан Карл өөрийнхөө армийг удирдах Итали довтолж ирснээр энэ инх тайван байдал одоо аюул замд учирсан. За ингээд зогссон гэсэн. Яг Карлын занаа нь юу исэн бээр хөрхийн нөгөө нэг Санжино хоёлоо Голландын түүхийг ярихад яаж хийж байгаа Хабсбургийн Испани эзэн хааны их болцсон гэдэг шүү дээ. Тэр чинь ингээд нөгөө нэг өв залгамжлалаараа ингээд одоо аав өвөө мөвгөр явсаар байгаад тэрний эзэн болчихж байгаа шиг
Неаполийн хаан нас урангууд 8 дугаар Карлийн өв залгамжлах ирэх бүхий хаан болчих жоох. Тэгсэн чинь тэнд нэг нь өөр нөхөр би хаан гэж зарлахаар нь очиж би нэг аавна гэж очихдоо Италийн газар зүрх гэдэг дайрж харж байгаа байхгүй. За энэ дээр нэг ийм өгүүлбэр байгаа шүү. Одооний энэ янз янзын энхий хэлэлцээр 9 шидийн гэрээнүүд байгаа юм. За тэнгууд агаарын орон зайгаа гадны зүсгтөнд ашиглуулахгүй байх, газар нутгаа дайран өнгөрүүлэхгүй байх гэж гэрээ байдаг байхгүй. Энэ үеэс эхэлтэй гэсэн үг байхгүй. Энийг одоо Вестфалийн гэрээгээр яг нөө Франц Герман хоёр хоорондоо байлтахлаар заавал нэг Бэлэг колонд дунд нь өргөдөд идэг шүү дээ. Яг энэ зүйл л яриад байгаа юм. За ингээд одоо Неаполийн хаан тусын эзэмшлээ өөртөө авахын тулд хайрмаар явсан. Ингээд Карлийн үл Милан, Венец зэрэг хоорондоо дайсагсан улсуудыг хүртэл эсрэг нэгтгэсэн. Ингээд Италийн улсууд Боржиовгийн пап 6 дугаар Александрийн удирдсан Венецийн холбоог байгуулж Форновод Итали 8 дугаар Карлийн айрамтай байлд тулалдсан боловч одоо Францууд тэднээс илүү гарсан гэсэн үг. Зүгээр л Италийн хот улсуудын дайн гэж нэрлэгдэх болсон урт хугацааны мөрөгдөлдөөний эхлэл болсон. Уг дайнд Италийн хойд хэсэг Франц болон Хабсбургийн эзэн хааны ширүүн тэмцлийн гол талбар болсон. Ингээ Италийн сэргэн мандал протестантын шинжлэлийн түүхэн дэвсгэр дээр өрнсөн энэ эдрэтэ олон салга мөргөлдөөн бүтэн 60-ны турш үргэлжилсэн. Ингээд одоо Италийн хот улсууд нэгдвч Франц эсрэг зогссон энэ анхных нь оролдлого нь удаан тохиссонгүй. Венец удахгүй өөрийнхөө холбооноос гарч талаас сольж Миланыг ялагдсныхын дараах авах олзноос хөөртгийн тулд Францын хаантай эвс Венецийн хүсэл шунал одоо Италийн хөршүүдийн хувьд юу ч хийхээс буцахгүй болгож орхисон. Эдгээр хөршүүдээс хамгийн өршөөлгөө харцаар Венец рүү харж исэн нэг хүн байсан нь Ромын пап. Ингээ Микеланжелогоор Систиний сүмийн таазыгаа зурулж одоо Swiss Guard гэж нэрлэдэг шээ. Швейцарын харуул гэж нэрлэдэг ангийг байгуулсан, үндэслэн 2 дугаар Юли гэдэг пап Венецийн хүчийг нухчин дарахаар хатуу шийдсэн. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр Венецийг буцаагаад загсных нь тосгон болгоно гэж тангаргасан. Пап Юли бүхэл бүтэн Венецийн бүгдээр улсыг католикийн сүм хийдээс хөөс excommunicate гэж үгдэг шүү дээ. Хүнийг хөдөг гэсэн бол одоо улсыг хөөс. Энэ нь юу гэсэн үг гэхээр Венецийн улс Венец гэдэг улс бүгдээр улс эд хөрөнгө ард түмэн тэр чигээрээ хэн хүссэн хүчрэх улсынх нь олж олоход зөвшөөрж гинэ гэсэн үг байхгүй. Ариун сүм. Ингээд шидэж өгсөн гэсэн үг. Хин одоо ингээд Венецийн эсрэг аимшигт хүчрэх холбоо байгуулагдсан нэг Хамбрей гэдэг гин лиг холбоо. Ингээд Италийн одоо нэг ганц бүгдээр улсын өмнө нүүр төлж байгаагүй маш хүчтэй том айрам хүч хуралдаж гисэн. Венец улс оршин тогтносгээ шийдэх аюултай яг тулгарсан гэсэн. Ингээд 1509 онд Агнаделогийн тулалдаанд Венецийн хөлсний айрам Францын айрамд бут нэрвүүлсэн. 30 мянган хүнтэй Францын айрам, 8 мянган хүнтэй Венецийн хөлсний айрамыг бут нэргэж 90% нь арчсан. Ингээд тухайн нэгэн гэрч гэдэг байгаа Флоренцийн дипломатч Никколо Макиавелли гэдэг байгаа юм шүү дээ. Венец 800 жилийн турш эзэлж авсан бүхнээ ганцхан өдөр алдлаа гэж бичиж үлдээсэн байт юм. Гэвч Италийн дайнууд зөвхөн олон харгислал яргалаараа биш холбоотууд нь байнга солигдож явдаг өрнөл нь гинти эргэлтээр дүүрэн байдгаараа зартай байсан. Ингээд жилийн дотор пап талаас солиод Франц эсрэг тулдахын тулд Венецтэй холбох болсон. Уламжлал ёсоор Венец талаас сольж папын эсрэг Францын талд орж Мариньяод папын Швейцар хөлсний цэргүүдийг бут нэргэсэн. Бут нэрх ялалтанд тусалсан. Венецүүд папаас өшөөгөө авахыг хүсэж ирсэн учраас Францтай нийлдэд Францтай талд орсон гэсэн. Ингээ Камбрайгийн лигийн тогтоогоос суулж одоо Венец мөхлийн өрөвт тулснаас ердөө 8 жилийн дараа Ноён гэдэг гэрээгээр Венецээс өмнө далдсан бүх газар нутгийг эзэмшлээ буцааж авсан. Бүгднээр нь тус харийн их гөрнөд аимшигтай аюултай эвслүүдийн дундор гал зүсэх мэт сорилтыг тулсан он жилүүд байсан гэж үзэж байгаа. Харин гэвч одоо энэ зүйлийг түрүүн хэлдэг орчин үеийн дипломат ухаан улс төрийн уян хатан байдал мөн багахан ад завшааны хүчээр амьд үйлс чадсан шүү гэж. Тэгээд одоо Филипп де Комин гэдэг одоо бүргүүнд болон Францын ордонд ажиллаж байсан зохиолт дипломатч нэг юм хүн байт юм байна. Одоо тэр үеийн одоо томоохон улс төрч. Энэ бол миний үед харж байсан хамгийн сүр жавхалтантай ялгуулсан хот гэж Венецийг хэлж нэрлэж байсан байна. Энэ болохоор нөгөө тэр Филипп де Комин гэдэг хүн нь бол орчин үеийн утгаараа жинхэнэ зохиолч гэж нэг хүн байдаг шүү дээ. Writer гэдэг нэг мэрэгжил байна шүү дээ. Энийг хамгийн анх бий болгосон байхгүй.
Энэ хүнээс хойш зохиолч гэдэг хүн бий болсон гэсэн. Өмнө нь бол ажлын хажуугаар ч юм өөр юм хийжээд хийдэг байсан бол энэ бол жинхэнэ зохиолч гэдэг лайныг эхлэл нь одоо мэрэгжлийн ундраган яг гоо тэр цалин гэдгээсээ илүү нөгөө нэг хамгийн анхны шүүмжилдэг гүн ухаанд түүх бичдэг тим маягийн зохиол гэсэн үг байхгүй. Ингээд одоо нөгөө нэг юм шаштарч биш юмыг тэмдэглэж үлдээдэг биш. Яг найруулж бичээд өнцөг нь гарч бичдэг гэсэн утгаар шүү. За ингээд энэ уртудаан дайн жилүүдийг үл харгалзсан Венецийн бүгд Италийн сэргэн мандлын гол хөдөлгөгч хүчний нэг байсан. Ингээд одоо 15 16 дугаар зууны тэдний алтан үе байсан. Giovanni Gentile, Bellini, Vittorio Carpaccio, Tiziano гэдэг шүү дээ. За Tintoretto зэрэг сэргэн мандлын агуу зураачид, Palladio зэрэг архитекторууд, Francesco Barbaro гэдэг энэ эрдэмтэн, аюу алдартай эрдэмтэн. Барбаро бол эртний грек, ромын бичвэрүүдийг дахин нээж судлаж аваад түгээн дэлгэрхүүт амьдралаа зориулсан шин цагийн хүмүүнлэг гуманитарийн хүн байсан. Одоо энэ дэр нэг аюу гоё үйл хэлэх хэвээр. Та бүхэн хүн гэдэг PR-ын түүх гэдэг нэвтрүүлгийг үзэх юм бол миний одоо зандав тэр хөтөлсөн. Тэн дээр энэ тухай би маш товч дурдж гисэн ба. Цагаад бол Бутенберг ном барлаж гаргаад лицензээ италичуудад алдсан. Яагаад тэгэхээр италичууд Венецуд алдсан. Венецуд хамгийн сайн цаас үйлдвэрлэдэг байсан учраас номчин сонирн биш цаас нь ховор байсан учраас эдгээр эзэн болоод лиценз гаргаад байсан. За дээр нэмээд одоо нэг айхтар зүйлээд байгаа. Венец бол тухайн Европын хамгийн сор болсон оюун мэрэгд суутнуудын одоо гэрэлт замх гэж хэлдэг шүү дээ. Биг татдаг сорон зулсан. Тэнд Голландын их гүн ухаантан Роттердамын Erasmus өөрийн дуран авааг доожид үзүүлэн танилцуулсан одон орон судлаач Галилео хүртэл зочилж байсан. Ингээд Венецчүүд сэтгэгчгээсээ илүү бүтээгч нар байсан. Альва зүйлийг дүүрээс гэдэг чинь чи юм бодож болно сэтгэж болно. Гэтэ тэр чинь ингээд амьдрал дээр бий болгодог чинь бидний ажил гэдэг тийм загвараар ханддаг. Маш прагматик хүмүүс байсан байгаа байхгүй. Тэгээ эдгээр яахтар. Яасан бэ гэхээр ингэж тэр цаасыг авангуудаа энэ цаасан дээр юм хэвлэхэр хүн аваад байна. Аваад байгаа учраас цаа чин зарагдан ном болно, бүтээл болно, үнэтэй болно. Тэгэнгүүт эдгээр тэр Барбаро гэдэг хүмүүс комисшн хийгээд Константинопол руу явуулсан. Турк руу явуулсан. Тэгээд тэнд нөгөө нэг грекийн бүх ромын грекийн сонгодог бүтээлүүдийн архивт нь байж тэнд нь суугаад хуулж авсан. Хуулж аваад авчираад тэнд барлаад хэвлэнгүүт Константинопол тэрийг эзэлж одоо эзэмшдэг мөртлөө хэрэглээнд оруулах чадахгүй ингээд ашиггүй байлгасан зүйлийг тэд нар хүмүүст ингэж контент одоо бидний ярьдаг контент үйлдвэрч зараад тэр индастриа хэвлэлийн үйлдвэр болон цаасны үйлдвэрлэлд титгэдэг тим суухтай байсан байгаа. Айхтар хүмүүс байгаа. Тэгээд энд хамгийн анхны paperback гэдэг зүйл бүтээгдсэн. Өмнө нь бол paperback гэдэг зүйл бол хямдхан ном гэсэн үг шүү дээ. Ер нь бол одоо ч гэсэн тийм байсан. Яг тийм баг. Яа тэгэхээр далаач зориулсан баг хагас эротик өгүүлбэрүүд зураг мураг хүртэл байдаг. Далаачд энийг маш их явдаг учраас тэрийг нь авч явдаг. За манайхаар ярих юм бол нөгөө Poe гэдэг ангиллын зохиолууд авч явдаг бол таарч байгаа гэсэн үг байхгүй. Paperback голдуу тийм дээр их хэрэглэгддэг. Тэгээд янз янзын хүмүүсийн захидал эссенүүдийг уншиж явдаг. Тэгээд тэгэхээр яа харахгүй энд л очих юм бол миний бүтээлийг энэ чинь интернет болчиход байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тэр Барбаро, Галилеочод байгаа чинь миний имийг олон хүнд түгээж чадах сууг гэдэг утгаар очиж байгаа байхгүй. Ингээ 30 жилийн дараа Венец, Флоренц, Милан, Ром, Неаполь хотуудыг нийлүүлсэж илүү олон номыг дангаар явуулдаг гэсэн. За ингээд одоо анхны доож Кристофоро Моро 1469 онд хотын анхны хэвлэх зөвшөөрлийг олгосон. За энэ нэр сонирхолтой байдаг. Тэгэхээр тэрэн хэлээд энэ контентоо дүүрэхин тулд эдгээр мөнгө төлж эрдэмтдийг Константинопол одоо Византийн эзэнт гүрний ордонд ажиллуулж номын сангийг ухуулсан гэдэг нь айхтар байгааз. Ингээ энэний буйнд тэдний шунлын буйнд бид нар өнөөдөр энэ чи нөгөө грекийн том ингээл ярьдаг ш энэ бүгдийг тэмдэглэж үлдээсэн зүйлийг бид нар одоо олж авч чадсан шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Ингээд одоо ингээд гар урлал үйлдвэрлэлийн хамгийн үзэсгэлэнтэй хот гэж нийслэл гэж олонтаа тодорхойлогддог. Одоо тэр орчны дунд өндөж исэн Венецчүүдийн сэргэн мандлын архитектурын үзэл санааг өөрсдийн хотын давтагчгүй одоо тэр лагунагийн орчинтой хослуулсан шин төрлийн барилгын загварууд гарч ирсэн архитектор. Энэ бол одоо нөгөө хэлдгээр грек те одоо газрын Адриатын тэнгисийн эргээр бол битүү байгаа шүү дээ. Яг ийм Венец маягийн тийм хот байгуулалт тийм ээ. Нэг сонирхолтой хотын төв талбайгаар дандаа далаар тэнгис рүүгээ харуулж барьдаг те. Тэгээ одоо нөгөө юу шүү дээ. Корфу одоо Адриатын тэнгисийн одоо бид нар алдартай тэр Хорватын Задар, Котор, Дубровник за урагшлуул тэгээд Корфу нөгөө грекийн Корфу, тэгээд Левкада, Наполи ерөөсө тэр грекийн тэр арлууд бүгд эртний тэр Венецийн үеийн хотууд нь бүр маш гоё барилга архитектуртай. Яг ингээл Италид байгаа юм шиг мэдрэмж төрөхөр. Тэгээд хамгийн чухал нөгөө фортресууд байдаг.
бэлтүүд байдаг том өчнөө километр урт үргэлжилдэг. Ингээд одоо хотоо барьж байхдаа нэг алдарт их сувг те нэг Гранд Канал гэдэг байгаа те. Тэгээ Риалтогийн гүүр чи их айхтар гүүр штэ. Бас хотын түүхтэр ярьжсэн. Венецууд эхэндээ нэг болгоомжлог гүүр барьдаг байсан байж байгаа. Энэ бол яг цусны эргэлтэнд хот доторх эдийн засгийн эргэлтэнд маш чухал юм гэдгийг ойлгонготой Риалтогийн гүүр барьсан байхгүй юу. Тэрийг барьтлаа тэд чинь зөндөө хэрүүлсэн. За тэгээд сай гэдэг байгаа те. Шүүр саталтын гүүр гэж нэрлэдэг байгаа. Энэ яадаг вэ гэхээр шоронд олон жилээр хоригдохынхаа өмнө энэ гүүрээр гарч явдаг. Цаазаар агуулгынхаа өмнө. Тий. Тэгээд нөгөө Венецийн гоо сайхныг хамгийн сүүлчүүдээ санаа алддаг учраас сүүр салтын гүүр гэж нэрлэдэг байгаа. Тэгээд одоо Венецийн одоо ийм зүйлүүдийг бас ингээд барьж авсан. За ингээд нэг сонирхолтой юм болохоор Германы одоо хэвлэмэл зураг урлаач Альбрехт Дюрер гэж хүн ингэж хэлсэн юм. Венецийн худалдаачд бол дэлхий дээр оршин байдаг хизээч би төсөөлж яваагүй хамгийн урамтгай худалч хулгайч лөөвчдөг гэсэн. Яа тэр энэ агуу сүр жавхлангийнх нь цаана ардаа хөшгийг нэгээд харахад бизнест хизээч өршөөлтөй ханддаг гэсэн хүмүүс биш байгаа. Ярилсан. Тэр бизнес бол бизнес, энэ сэтгэл хөдлөл гэж байхгүй гэж үздэг. За ингээд 1570 онд нэг айхтар том хүн Оттоманы султан 2 дугаар Селим Венецийн синьори гэдэг тэр нэг засгийн газарт гэсэн юм да тий хандаж бидний аимшигт илдийг бүү сэрэх юм бол бид та нарын эсрэг хаач төсөөлөөгүй газарт чинь хамгийн харгас дайныг явуулах болно шүү. Эд хөрөнгөндөө бүү найд учир нь бид түүнийг та нараас гинтхэн үерийн мөсөд сорон авахулно гэж. Тиймээс бидний хилэнг өдөөхөөс болгоомжл гэж Оттоман Венецийн дайны өмнө хэлсэн байна. Тэр энэ үгийг хэлэхдээ Киприйг өг гэж шаардсан. Учираас тэр өг гэсэн тулгын шаардлагын текст нь. Ингээд одоо Венецийн одоо соёл иргэншил одоо сэтгэлэн мандалт 1453 онд одоо өөрийг нь одоо тэмтэй ер нь бол Венецчүүд чинь нэг цагаалмаатуудтай хамт нэг Константинополийг тонсон штэ. Энээс хойш сэхэл аваагүй Византийн эзэнтгүр. Тэгээд сулруулах болсон тэр Константинополийн Оттоманы туркууд эзэлж аваад дараагийн таргет нь нүдэнд нь Венец харагдсан байна. Ингээ Венецуудад ер нь бол тухайн үед бол Венецууд Оттоманчуудын харилцаа ажил хэрэг шинжтэй байсан. Бизнес гэдэг чинь. Венецийн худалдаачид бүр Константинополд үлдэх хэрэгтэй байсан. Византийн эзэнт гүрний үед эдэлж байсан худалдааны даваа ерхээ тэр чигээр нь хадгалж хөвчүүлсэн. Тэгээд туркуудын дараагийн байвал хүссэн ёсороо одоо Венецлол дарах чинь гэсэн. За ингээд одоо байлдан дагуулагч хэлдэг тийм ээ. Мехмет Византийн эзэнт улсыг онилон хараад довтлон удалгүй эхэлж Венец Оттоманы цэргийн хүчний эсрэг улсаа хамгаалах гэж мэрэж байх хооронд Аргос, Негропонте зэрэг улс хотуудыг одоо тэднийг бүгдийг эзэлж авсан. Мөргөлдөн үе завсралтайгаар 200-аас илүү удаан үргэлжлэх байлаа гэж. Нэгэн цагт ярихж байсан Венецийн флот одоо Хайреддин Барбаросса зэрэг чадварлаг адмиралуудаар удирдуулсан Оттоманы тэнгисийн хүчний өмнө дарагдсан. Ингээ 1500 он гэхэд бүгднийд улсын хоёр ихэр нүд Модоны Короно хоёр сохорсон эзлэгцэн гэсэн санаа энэ да. Ингээд Венецийн хүч чадлын гол тулгуур баг нь нуран унахыг хүчин мөхсдэн хар цугаас өөр ямар ч эд шидгүй байсан. Ингээд одоо 1570 онд Оттоманчууд Кипр рүү давталж Фамагустагийн гарнизон 11 сарын бүслийн дараа бууж өгсөн. Гэвч бууж өгөхдөө бүгдийг одоо өршөөнө гэж амлаад буулгаж авангуудаа Венецийн командлагч одоо тэр гарнизоны ахирагч Маркатонио Баргадинийг арсыг нь амьдаар нь улсан. Ингээ Венец бүтэн зууны турш ялагдламсны эцэст Оттоманчуудын эсрэг Христийн эвсэл гэдгийг байгуулж оролцоороо байгуулж аваад үр дүнд нь Венец ба Испаниар удирдуулсан ариун холбоо хүчрэг флотыг дорн зүг рүү илгээсэн. Ингээд одоо холбоо Оттомантай хийсэн хамгийн том тулдаан буюу Лепантогийн одоо усан тулдаан гэж нэрлэдэг байгаа. Энд тулц Баргадинигийн аимшигт үхлийн өшөөг авах хүсэлтэд дүрлэлсэн Венецчүүд Христийн шашинтнуудын флотыг удирдах гайхамшигтай ялалт төрсөн. Гэхдээ Лепантогийн тулдаанд хэдий ялсан ч гэсэндээ газрын дунд тэгсэх хүчний тэнцвэрийн өөрчлөлтөнд энэ төдийлөн нөлөө үзүүлээгүй. Зөвхөн Оттоманчуудыг ялсан тулдаанд. Гэхдээ энэ буцаагаад Оттоманчуудыг буцаа байр нь авч чадаагүй гэсэн. Ингээд одоо нэг 13 галер сонгоцоо живүүл юм уу алдаад нэг 7500-аас 100000 цэргүнээ алдсан бол Оттоманы тол 20-40 мянга 200 галер сонгоцоо живүүлж олзлуулсан. Энэ бол айхтар ус том тулдаан болсон байна л. Ингээд одоо Венец элчин сайд Жованни Сагредо гэдэг Оливер Кромвельд Английн
ерөнхий сайд. Нөгөө хааныгаа цаазалдаг нөхөр шүү дээ. Одоо Европын ихэнх хэсэг асар их хохирол учруулан нэвтэрч болох хаалга юм шүү Венец. Тийм болохоор Итали бол одоо Туркийн залт хүчийг тогтоон барьж байгаа Критийг хамгаалах ёстой шүү гэж маш их гуйсан. Туслаач гэж. Үүний дараа хэсэг хугацаанд одоо инх тайван тогтсон боловч Венецийн хүчин шаардлага угаасаа дороотсон байсан гэсэн. Ингээд одоо яг энэ мөчөд зэрэгцээд Венецийн ингээд нөгөө хүчин шаардлага дороочих үед дорн зүгт одоо баруун зүгт Англи, ялангуяа Испани, Португалийн усан онгоцнууд одоо зүүн энэтхэг ингээд Аз руу ингээд усан онгоцны аял хийж гисэн. За энэ дээр нэг сонирхолтой юм байна. Яагаад нэг зүйлийг хэлээд байгаа гэхээр бүгдээрээ улсын одоо тэнгис ноёрхожсэн чадварт нь огцон дороотсныг шалтгаан нь бол хөлөг онгоц үйлдвэрлэх технологиор хоцрогдсон. Нөгөө яриад идэг өөрчлөлт гэдэг зүйл дэндүүх нөгөө кросс чек буюу одоо тэг хяналттай ингээд шалгарахаар тэр бүх яагаад ингэж байгаа чи яагаад ингэж байгаа гэдэг тэр асуултыг давд дийлэх болохоор хүмүүс хаяад Португал, Испани одоо одоо үгүй гамбл хийж байгаа гэх юм уу тийм зөрөгтэй хаадуудын ордонд очиж ажилласан гэсэн үг тэр хүмүүс нь. Тийм учраас санаж байгаа бол Колумб чи Итали хүн байсан шүү дээ. Яагаад очисон гэдэг санаа нь тэнд тэрийг хүлээж авахгүйс учраас илүү өөрийн дэмжиж чаддаг хүмүүс тэр очисон гэсэн үг. Ингээд одоо шин далайн зам гараад ирэхээр яах вэ? Венецийн худалдааны одоо үгүй эдийн засаг огцом ширгэж эхэлнэ гэсэн. Олон зууны турш одоо Венецийн баялаг Визант дараа нь Отtomаны эзэнт гүрнээр дамжсан дорны худалдаанд тулгуурлаж исэн бол тийшээ муслимууд тэр орчныг эзлээд аваад Венецтэйгээ дайсан болчоор Венец гэдэг улсад ямар ч үе таалга гарцгүй болсон гэсэн. Инхээр хүссэн хүсээгүй хүчний тэнцвэр эдийн засгийн одоо худалдааны ашиг Испани, Португал руу эргэсэн гэсэн санаа. Ингээд одоо бүх баялгаа газрын дунд хийх дайн хөлсийн зэргүүдэд алдсаар байгаа л ерөнхийдөө улс бол ингээд шавгдж эхэлсэн гэсэн санал юм да. За ингээд одоо 1348 онд бас нэг улсын үйл явдлын төрөнд дурддаг нэг Кафа тийм ээ. Тэгээ 1575 болон 1629 онд дэгдсэн хар одоо тахлын дэгдэлт нь бас л их олон одоо юу гэдэг аюултай байсан учраас хот хүмүүсийг гэрт нь хорс гарахгүй байлгаж. Тэгээд Тициан гэдэг алдартай тэр нөгөө нэг хүний одоо оршуулга зориулж нэг удаагийн онцгой зөвшөөрлийг олгосон юм гэрээсээ гарах. Шинээр иргэсэд 40 хоногийн турш усан хөлөн госон дээр өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй байсан. Үүнийг карантина буюу quarantine хөл хорио тусгаарлах гэсэн үгний үүсэл юм байнамаа. Дайн болон тахлаар өлөм цулранд оройтсон Венецийг хараад Оттоманчууд ялтан түрхэн амархан юм байна гэдгийг ойлгосон учраас Венецийг хөлийн чандах сүүлчийн томоохон эзэмшлэх Крит рүү товтлсон. 1645 онд. Бүгд найрамдах улс хүчээ нэгтгэж язгууртнуудаас хөрөг босгоод христийн ертөнцийн төлөө дахин нэг удаа тулдахыг Европын одоо хаадад урайлсан боловч Венец ганцаараа л хамгаалахаас өөр аргагүй сонголтод хүрсэн. Критийн ихэнх хэсгийг дорн эзэлж авсан харин энэ тулдаанд үргэлж муура тулдаанд тэрвэрэн ордог Франческо Морозинигийн удирдлагатай Кандия гэдэг бомбд баатарлагаар эсэргүүцэл үзүүлсэн. Энэ эсэргүүцэл 21 жил үргэлжилж төөхөн дэх хамгийн урт бүсэлтүүдийн нэг ус. Хоёр дахь урт бүсэлт. Эхнийх нь 33 жил үргэлжилсэн. Энэ одоогийн Крит арлын Ираклион гэдэг хот юм. Би яг тэр Моросинигийн фаунтин гэж байдгийг. Тэрэн дээр нь очиж исэн. Айгуу гой 21 жил үргэлжилсэн. Тэгээд тэр бэхлэлт тэр цайзан бүр гайхалтай. Тэгээд тийг гаднаас нь дайрах, дотроос нь хамгаалах нэр урлаг байсан бол. 21 жил үргэлжилсэн бүсэлт тэгэхээр л энэ бүр гайхалтай. Одоо тэр Моросини бол гайхалтай зэрэг хэмжээний байсан юм билээ. Ингээд одоо эгийн тэнгис даяар аврах томцол тэнцэл өрнөж Венец Оттоманчуудын тэнгисийн хүчүүл яг ингээд мөргсөн гэх юм уу яг баланслагдсан. Эцэст нь Венецүүд ангаараа Критийг аварч чадахгүй 1669 онд олон мянган хүн амь өргөдөж хот балгад болон хувирсны дараа Кандия буужгсоо. Ингээд Венецийн 465 жилийн ноёрхлын дараа Крит Оттоманых болсон гэсэн. 15 жилийн дараа Венец хот болон удирдагч Додж Морозинид өшөө авах боломж гарсан. Тэр нь 1683 онд Оттоманчууд Вений хаалга дээр одоо ялагдсан шүү дээ тийм ээ. Тэгээ Венецийн Турки их дайн гэж нэрлэх болсон өргөн хэмжээний сөрөг дайралтай хийж Морозини Левкада гэдэг байгаа тийм болон Мориа гэж одоо нэрлэгдээд байгаа Грекийн одоо Пелопоннесыг эргүүлэн ажиллаж авсан дайн хийсэ. Ингээд одоо нэг сонирхолтой үйл явдал байгаа. Энийг яагаад яриад байгаа цаг яваад гсэн ярих хэвээр зүйл байгаа юм л да. Юу гэхээр ингэж байлдаж байхдаа Афиныг бүсэлсэн юм. Ингээд бүсэлж байж байхдаа Венецчүүд их буугаар буудж итэл нэг сом нь Парфенонд унаад тэр нь Оттоманчуудын цум дээрээ ядгалж байсан одоо
газар бол таарад үүний улмаас болсон дэлбэрэлт 2000 жилийн настай сүмийг нэвт цохиж багнуудыг бутлан дээврийг нураажээ. За та нэг юм хэлнэ байгаа энэ дээр. За энэ бол хэвээр эмгэнэлтэй мөртлөө айгүй сонирхолтой түүхээ. Одоо тэ эртний грекийн ертөнцийн одоо гайхалтай сүмүүдийн тахилын сүмүүдийн нэг шүү дээ. Бүтнээр үлдэж чадсан бас. Афин хотод байгаа Акрополис буюу одоо өндөр дээрэл хот гэсэн үг шүү дээ. Акрополис дээр нэсэн гайхалтай одоо дайчин те мэрэгэн ухааны охин тэнгэр дээр хотын одоо те бэлэг тэмдэг ивэгч охин тэнгэрийн гайхалтай сүм нь яг анх бол нөгөө just одоо нийтийн он тооллын 5 дугаар зуунууд баригдсан шүү дээ. Анх бол ингээл just мөнгө хадгалах эрдэнсийн сав гэл тахилын сүм гэл янз янзаар хадгалагдчихсэн. Гэтэл харамсалтай нөгөө Отtomаны эзэнт гүрний иргэшээлд болцсон үед Отtomаныхан Венец үедээ байлдахдаа тэр дотор дайраа хадгалсан. Тэгэхээр нөгөө дайнд бол мэдээж нөгөө талынхаа зэвсгийг дэлбэлэх нь устгах нь тэр замын хаах нь хамгийн ашигтай. Тэгээд би бодохдоо Оттоманууд бодохдоо Венецуд Европод арай л энэ рүүгээ бодохгүй байх гэж бодсон баг. Бас болох юм тэгээ бодсон тий. Венец чинь Европод биш шүү дээ. Арай Оттоманууд бол тэгж бодоогүй л бах л та. Тэгээ тэр өндөрт байгаа имийг тэгсэн чинь тэгээ буудаад харамсалтай. Гэхдээ яг хуу бас байгаа тий. Гэхдээ ер нь бол нөхцөл байдлыг нь тунд ороод тулсан. Гэхдээ байжсэн бол илүү гоё л доо мэдээж хэрэг. Тий bütнээрээ байж байл гайхалтай байх л тий. За ингээд одоо Венецийн сэргээн тогтоосон эзэн тус удаан оршин тогтносонгүй Грект 1714 он гэхэд Оттоманчууд хангалттай сэргэж Мориог дахин эзэлж аваад түргэн дай хийгээд тэгээд Венец болон Оттоманы эзэнт гүрний хооронд болсон 7 дахь дайн байсан бөгөөд энэ нь тэдний хувьд сүүлчийн дайн бол таарч байгаа. Шалтгаан маш энгийн. Венец газар дундын тэнгисийн их гүрэн байхад болсон учраас бид нар эднэртэй дайтад эдийн засгийн хувьд ашиг болохгүй нэг нь тодорхой. Испани, Португалууд айл хэмжээний одоо Голландууд одоо зүүн нийтийн компани байгуулсан. Англичууд энэ дайнд оролцоод одоо энэ дэлхийн ертөнцийг нээж яхад бид ямар ч хэрэггүй мөнгө өрсөн дай хийхгүйгээд татсан байна гэж үздэг байгаа байхгүй би бол. Ингээд одоо Венец итгэхгүй нэгэн оршихуй болсон. Түүнд цаашид үргэлжлүүлэх дайн, байгууллах хийхийн гэрээ тэрийг дайд одоо газар тутгаад тэлэх болон эдийн засгийн ашиг сонирхлыг илэрхийлэх хүсэл тэмүүлэх гэж үггүй болсон байсан гэж Францын гүн Пол Дариу хэлсэн байна. Үйл явдлын ердөөнийг ажиглагч болсон тэрээр альба хэрэг явдалд оролцохгүй байх шийдвэртээ өнөж байхын тулд тэдгэрийг огт сонирхдаггүй мэт дүр эсгдэг гэж бичсэн байна. Ингээд 18 дугаар зуунд Венец соёлын гэрэл цамхаг хэвээр гэрэлцэж байсан. Тэгтээ сүмх одоо сувг сүмхий дуур урлагаараа бол одоо эрсэн зочдод алмаар болдог хэвээр байсан. Эзэнт улсаасаа хагцсан Венец сүр жавхлантаа тансаг боловч зогсон зарцсан байдалд орж үлдсэн. Ингээд нэгэн цагт нөгөө яриад байдаг реформ шинжилгээ орой манлаа явсан Венец энэ цагт туйлын хуучинсаг шинжилгээ хийх чадваргүй үхэн цус. Ажил дээр худалдаа цэргийн сүр хүч бүгнийг орхин марцсан. Яагадгүй эдийн засгийн ашиг олохгүй байхад бид яагаад энэ дүүл мөнгө зарцуулах хэрэгтэй юм гэдэг одоо хүүтэн тооцоол гэсэн. Тиймдээч Францын хувьсгал гарч байгаа хойд Италиг дахин нэг удаа одоо арчна гэх юм да тулдааны тал руу болоход Венец хүлцэнгүүгээр зүгээр булаан эзлэгдэхээр ирсэн одоо хин нэгэнд тавган дээр тавьсан бэлэн хоол шиг л байсан гэсэн. Ингээд одоо 1796 онд Наполеон Бонапарт гэдэг Францын залуу генерал өөрийн босгосон хүчрхэг Италийн армигаа хамтаар яах нь өөрийнхөө тэр ер нь цагаад бол шилмэл ангин биш айрам биш 90-ээр хураар байсныг өөрөө эмхлэн зохион байгуулад Италийн айрам гэж нэрлсэн байхгүй. Ингээд хотын хаалганы гадаа яриад бүгдээр хусыг бууж их шаардсан. Доод жуулан их зөвлөл түүний хөслийг хүлээж зөвшөөрөөс өөр юу ч хийж чадсангүй. Италийн хувьсгалчдын тусламжтайгаар. За энэ дэр их сонирхолтой. Италийн хувьсгалчдын тусламжтай гэдэг нь Францад хувьсгал гарсан тэрийг дэмждэг, өөртөө тэрийг авахын тулд импорт хийхин тулд дэмждэг бас италичууд гэсэн үг байхгүй. Тэдний тусламжаар Францууд хуучин дэглэмийн бэлгдүүд болсон Ла Серенисимогийн тусгаар тогтнолсон бүгднийд улсын бахархам түүхийг баллуурдан нур авсдагсаа ингээ Гиген Маркогийн мордыг хайрцаглан савлаж Парис руу илгээсэн. Тэр нь тэгж тонсон олон зуун урлагийн бүтээлүүдийн нэг байсан. Тэгээ эрх чөлөөний баяр наадмын ёслол зэрэг үлсэн. Энэ тэр яг тэр хувьсгалчд учраас ард дэргэд эрх чөлөө авсан гэдэг утгаараа баяр наадам хийсэн. Энэ дээр нэг сонирхолтой үйл явдал байна. Хамгийн сүүлчийн доожийнх нь инсигниа гэдэг тэмдэг. Одоо бид инсигниа шүү дээ манай од мөндрийн тэмдэг. Энэ шиг юм өөрийн доожид нэрхэлийг тэмдэг. Тэгээд нөгөө нэг ёслолын өмсгөл болон алдарт алтан номыг Сан Маркогийн талбай дээр авчир шатаас. Венецийн 1000 жилийн тусгаар тогтнол ийм хүү төгсгөл болсон. Ингээ 1797 онд Венецийг Австрид бэлгэлсэн. Хожим Наполеоны ван тусад буцаагаад нэгтгэсэн. Ингээд одоо Австри, Франц их гүрнүүдийн хоорондох одоо инх тайвны хэлэлцээрийнх нь 8-ны 1 хэсэг өссөн гэсэн.
Наполеон ялагдсны дараа Венец, Ломбарди, Венецийн ван тусын нэг хэсэг болж Австрийн мэдлэлд буцаж атсан. Венецийн эх оронч үзэл бүрэн унтарсангүй ингээ 1848 онд Европ даяар том хувьсгалууд болсон шүү дээ. Энэний одоо үзэл санаас урам зориг авсан хотын иргэд австричуудын эсрэг босож Сан Маркогийн бүгдээр тусаа зарласан. За тэгэхээр Сан Маркогийн бүгдээр тус Венец Сан Маркогийн бүгдээр тусыг зарлж ирсэн тохиолдол байгаа юм биш. Ингээд Австри Италийн нутаг дэсгүүрүүдэд баг багаар айж мажор буцааж хяналтандаа аваад Венецийн хуучин холбоотон болох Тэнгисийн хуучин холбоотон гэдэг байгаа Тэнгисийн хүчээр хамгийн удаан тиссэн. Одоо энийг Венецийг буцааж өөртөө нэгтгэхийн тулд австричууд нэг шинэ технологи хэрэглэсэн юм. Агаарын бөмбөлөгт баахан тесрэх бодис зүгээд Венецийг бөмбөгцсөн. Ингээд бөмбөгдөхийг оролцсон. Ингээд энийг юу гэж хэлдэг вэ гэхээр цэргийн түүхэнд хамгийн анхны агаараас бөмбөгдөх үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Данфельдсэн гэдэг. Air raid гэх юм уу та. Ингээд 17 сар бүсгсийн дараа Венец бууж өгч Австрийн хяналтанд эргэж очижээ. Ингээд одоо Risorgimento гэдэг нэг тийм дахин сэргэн мандалтын хөдөлгөөн мөрөөдөл 1648-аас Улбатаагаар гараад 1860-аад оны үед биелсэн. Ингээд Венец нь Италийн ван тус гэдэг шинэ улсын Kingdom of Italy гэдгийн нэг хэсэг болсон. Risorgimento гэдэг нь болохоор Италиар дахин resurgence гэсэн үг юм да тий. Сэргэн мандалт гэсэн утгатай юм үг. Тэгээ энэ дээр нэг энийг ер нь бүгднийг ингээ багсаад ойлгох юм. Италийн эв нэгдлийн хөдөлгөөн гэж ойлгож байна. Миний ойлгож байгаагаар бол таад Кремийн дайны тухай ярьсан тий. Ярьсан шиг санагдаж байна. За Кремийн дайнд Италичууд оролцдог шалтгаан нь Сардиниагаас 2000 цэрэг оролцоод Савойгоос 1000 цэрэг оролцдог байхгүй юу? Энэ нь болохоор нэг Франц, Английн армийн одоо хэсэг болж Италийн нэгдэх үйл явцад оруулж байгаа хувь нэмэр эрх чөлөөгөө худалдаж авахын тулд оролцсон Италийн цэргүүд гэж ойлгож байна. За ингээд одоо Жузеппе Мазини гэдэг Италийн үндэсний үзэлч одоо бүгд найрах улсын үзэл санааны онолч хүн. Жузеппе Мазинигийн стадион гэж байдаг. Тэр нь Интер Милан юу хэрэг? AC Милан хоёрын хувааж эзэмшдэг стадиум байхгүй юу? Найз нь хөлбөмбөг болохоор юу ч мэдгүй. Жузеппе Гарибальди буюу хувьсгалч цэргийн удирдагч Гарибальдигийн тухай би түүхийг ярьсан 2 ТV-ийн баатар гэдэг. Одоо Камилия Кавур бол Сардин Пьедмонтын ерөнхий сайд дипломат стратегч хүн. За ингээд Витторио Эммануэль 2 гэдэг Италийн нэгдсэн хаант улсын анхны хаан. Ингээд улс нь аль тэрэгт алга болсон боловч Венецийн сүр жохлон өнөө хүртэл оршсоор байгаа. Хотын уран бүтээлч яруу найрагчдыг соронзон мэт татсан хэвээр байгаа. Үүний романтик усан замууд Лорд Байерноос эхлээд Эрнст Хемингуэй хүртэл зохиолчдыг уйраан тэнд уйдаг байсан. Харин одоо Ла Серенисима олон нийтийн аялал болон далайн төвчний өсөлтийн сорилттой шин дайсандаа тулгарсан. Ийм учраас Венецчууд боломжтой цагтаа газараа эсэргүүцэл үзүүлж нүсэр том усан онгоц круизүүдийг орохыг хориглодог. Блоколдог усан онгоцороо. Дээр нь хотын жуулчин тог хязгаарлах гэдэг янз янзын одоо тийм санаачлаг гаргаж хотын захиргаануудыг лоббидд зөвшөөрүүлж чадсан. Ингээд одоо Венецийн дэлхийн уур амьсгалын одоо уур амьсгалын хямралынх нь тэргүүн фронтынх нь нэг болсон. Одоо Японы хожил хувь заяа Венец гэдэг одоо намдур газруудын Амстердам эднээс бол нэг хувь заяаны одоо залиус болох тийм эрсдэлтэй байна. Ингээд ойролцоогоор манай одоо энэ зууны төгсгөл одоо 2100 он гэхэд Венец бас байхгүй болох эрсдэлтэй гэж одоо яригддаг. Ингээд одоо Венец улс үргэлж мөнхийн сорилт тэмцлийн дунд өдөө хүртэл тэмцсээр л байгаа юм биш үү гэдгийг л дүгнэлж байна. Тийм байна. Маш сонирхолтой. Баярлалаа Амраа. За баярлалаа. Гоё дугаарайлаа. За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NCV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгүүрээр хүрлээ. Цаг хугацааны аялал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг аяллаа төвцөг Air Market Амар амгалан аялал ураатай Отог Outdoor ивент гэтгэн та бүгдэд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар
Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.